Хөөе шөнийн 12 цаг тэг минут миний төрс өдөр болчлоо. Яг тэг минутанд төрс өдрийн мэндчлэгээ хэлгэх ёстой найзууд яачваа. Нар мандахын бар солдоо анх хоёрын инэрлээ, Нимагийн Тамира, Ацайхны Номинжон, Мөнх хоёрын Мөнх Сара, Болдоотрийн Мишелээ, Шүрмэс Цомко. Та нар яагаад надад яг 12 цаг тэг минутанд төрс өдрийн мэнд илгээхгүй байгаа юм бэ? Ямар муухай та нар. Дээр үед нэг бичлэгэн дээр манай нэг найз мэдрэл муутай юм шиг хар шөнөөр дуудснаа надад тавг өгвөл яах вэ гэд бид нэг амар ууралдаг да. Шөнийн 1 цагт дуудснаа манай найз надад тавг өгвөл яах вэ? Ямар мэдрэл новшгүй. Тэгэл би дотроо манай найз намайг санаад дуудаж инста надгүй баг үхэж байгаа юм байна гэж бодож гарсан цаа гэсэн чи би зүгээр тавг авахын төлөө гарсан байсан байна. Ямар тэнэг юм бэ ёо. Тэр найз манаас сая ямар өвлийн үрээрээ намайг унтчихаа заалгасан мэдхгүй те би ингээл амар дургу уцаавал яаваа мааваа гээл тэгсэн чи гараад ирээ миний найз майз гэл тэгдэг байхгүй. Тэгэхээр яасан юм бол доо гээл ядчихаа тий сайхан сэтгэлтэй юм болохоор би тэг гараад очсон чи манай найз надаа хам боргоцоо өглөө ямар хөөх юм бэ хайр шүү хайр зөндөө олон зүрх би бүр сүүлийн бараг 1 сар жингаа ёо хам боргоцоо идэх юмсан. Бүр зүүдэлсэн заа юу бүр ингээд зүүдэлж мүдлээд мэдрэлтээд бүр ингээд нөө жоохон хөвгтөр ярих юм бол нөгөө нэг ээжигээ санаад бүр битгэрж байгаа хүүхэд чиг бүр мангартаж өгсөн заа хам боргоцоо зүүдлээд шүн орой морой ингээд арааны шүлсмэс гоожол хөөрхөн амтныг ад үзээд исэн чинь надыг бас боддог байсан юм хөөрхөн штий өстө зөндөө баярлчлаа. Сэтгэл санаа гоё болоод нойр морьц сэрэгчлээ. Юу унтах босын амьдралаа бодъё тийм ээ. Хам боргоцоо идэв юм чи одоо. 2000 years later. Яа би өнөөдөр айгүй эрэлттэй бараа болоод байна. Өнөөдөр хүн болгон л над руу залгаад уулзын учрыг гэдэг яач гсэн болоо. Би хам боргоцоогоо идэж чадаагүй л явж байна. Хөрхөн амтын ингээл манай гэрийн шалан дээр байж лээд хайрт найз оюумаа уулзъя гинэ. Гарч кино мэнэ үзхийн л гин. Кино мэнэ үзүүлэхийн л гин тэ мэдгүй ямшлаасан гарцгаая. Би дайжгүй байна уу? Ингээл гарчий да зүгээр ээ нүү. За энэс илүү яадаг юм тийм ээ. За найз маань кино үзүүлэх гээд аваад ирлээ. Кино үзүүлж байгаа найздаа баярлалаа. Монголчуудаа өнөөдөр 2024 оны 12 сарын 31 амар нэг тийм мангар эмо өдөр байна уу? Би одоо яг ингээ хэлчихвэл Түмэн амт намайг ад үзээд унд юм болов. Би өнөөдөр уг нь ингээд Чамшил гэдэг газар явж Солонгосын хамгийн өндөр барилга дээрээс 3 2 1 тэг 12 цаг боллоо бүүн паан гэсэн тийм солиод бууддаг юм үзэхээр явах гэжсэн байхгүй юу. Тэгсэн чинь онгоцны ослоос олоод Солонгост болох ёстой бүх баяр наадам цуцлагдсан гинэ. Амир утгартаал шинэ он гарах юм шиг байна да. За ямар ч хэсэг нэг ядаж нэг хоолтой шинэ оноо гаргая та тийм үстэй. Би жоохон гундуухан л байна. Та нар харж байна уу намайг? Ямар нэг тийм цог золбоо нь унцан харагдаж байна гэж. За би тэгэхээр 4 ширхэг өндөг чанаад аваад ирлээ. Гэтэ өндөг чансан маа хөөрхий энэ аль өндөг нь ч юм ээ нэг өндөг нь цоороод бусдаа чанагдчихэж байна араа. Ямар идэттэй юм бэ? За өнөөдөр бүгдээрээ миний өөрийн маань хийсэн юмнуудыг сайхан идэж, баярын ширээн дээр их юмнуудаа идэж оноо өгөх болно. 10-аас хэдэн оноо өгч мөхнө харцгаая тий. Яг та нар амсаж чадахгүй л дээ мэдээж муухай хийсэн ч би гоё гэж хэлнэ өөрхөө хийсэн олыг бол. За тэгэхээр бүгдээрээ амтлагааныхаа ажилд орох болно. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ нийт 3 ширхэг зүйл амталж үзэх болно. За юунаас нь эхлэх вэ? Жохон бодоодохыг заяа тарих мархаа жоохон ажилуулаадахыг жоохон хараадахыг. Ноён, салаад, бууз, торт 3 байна. Альнаас нь эхлэх үү? За хамгийн түрүүнд би баярын ширээндээ ийм хятад буузан црууд авсан байгаа. Айгүй хөөрхөн энэ панда манданы зурагтай. Харах юм бол зөндөө олон төрлийн хүнсний ногоогоор бүрдсэн баялаг бууз гэдэг нь харагдаж байгаа. За би энэ буузаа жигнээд бэлэн болгоцсон байгаа. Одоо та бүхэндээ харуулж амтлагаа явуулах болно. За харагдах байдал нь болохоор бид бүхний сайн бидэнтэх мэдээж Монгол бууцтай маань маш төстэй харагдаж байна. Бүр яг л Монгол бууц шиг харагдаж байна. Гэхдээ доторх амт чанарын хувьд бол маш өөр заяа маш өөр. Ягаад вэ гэвэл энэ чинь хятад бууц шүү дээ хятад бууц. За сирээнд зоогдож байгаа байдал нь болохоор яг Монгол бууц шиг зоогдож байна заяа. Энэ махгүй юм байна. Мах мөн ч юм уу ямар ч байсан нэг юм. Ер нь нилээ нэг тийм хүнсний ногоолог амттай заяа амар ирүүл амттай байна. Бүр солиотой ирүүл амттай. Ямар гоё юм бэ? Би эсвэл ойд нөгөө Монгол бууз музаа идэг бол санцсан болохоор энэ гоё амттай юм мэдгүй. Ямар сайн амар гоё амттай бууз байна. Тэг ерхэд бол амт чанарын хувьд бол энэ бууз амар таалагдлаа. 10-аас 10 он өгч. Иттаар бууз гэдгийг бауз гэдэг гэсэн заяа. Бауз ч илүү.
Тэгээ монголоор бууз гэдэг чинь ерөнхийдөө нэг тийм дуудлагын төстэй сонсогддог. Тийм болохоор би яг энэ ууз гэдэг үг маань хятадаас гаралтай үг юм болов уу гэж би бол ойлгосон заяа. Энэ угаасаа 10-аас 10 авахар юм байна. За үүний дараагаар бид бүхэн мэдээж баярын ширээгээс салаатгүйгээр төсөөлж болохгүй. За энэ өндөгний салаад юугаараа онцлогтой вэ гэхээр тайсууны гараар хийсэн өндөгний салаад. Өөрийнхөө гараар сэтгэл гаргаж хийсэн миний хайрт сэтгэл шингэсэн өндөгний салаад. Помидор, өндөг, хям орсон байгаа заяа. Солонгосын хямнууд балиар амтгүй байдаг байхгүй. Тийм болохоор би хизээ солонгосын хямыг салаатанд бол ерөнхийдөө ашиглахгүй заяа. Сэндвичний хямыг зүгээр салаатанда хэрэгэлсэн байгаа. Тэгээ би майонез, энийг майонез гэж бодож авсан ч гэсэн энэ маань майонез биш байсан. Арай нэг өөр хоолны соус байсан. Ерөнхийдөө бол хоолын маань тэгж амир нохон бантан шиг юм болгоог үнэхээр гоё хിവэрэнд байлгасан заяа. Помидор мангар хатуу байна. Мангар хатуу байна. Жохон боловсроогүй түүхий помидор авсан юм шиг байна. Дааж энэ помидорыг худалдаг чинь нэг дээр нэмгэн нэг шүү хурдан аваарай дуусч байгаа муусч байгааг ойлоодсан байхгүй. Тэгэхээр гүйжчихэд авсан чинь хүний тоож авахгүйсэн юмыг би гүгээд ч авсан юм шүү. Ямар тэнийг юм бэ? Тэсээ өндөг помидор хям гурвыг хольж амсч үзье. За ингэж харагдаж байна. Миний хийсэн салаатд бол ерөнхийдөө амарч ярих юм алга зүгээр амар төгс гоё байд. Помидор жоохон бага олчлаа. Тэрнээс бол өстой янзын гоё юм заяа. Мэдээ салаатанда 10-аас 10 оног нь энийг чинь би өөрөө сэтгэл гаргаж хийсэн болохоор үүний дараагаар бидэнд баярын ширээн дээр мэдээж бэлуу байх хэрэгтэй. Бэлууны амтлагаа явуулцгаая. Яа би уг нь түрүү Instagram дээр гоё энэ бэлуугаа ингээд бичлэг хийсэн юм аа. Тэгсэн чинь энэ 2 тонн буруу харсан юм шүү дээ. Би буруу харсан 20 нас биш шүү. Тэгээ бэлуугаа аваачаад амар гоё юм бэлуу авлаа гэж бичлэг хийж гайхуулчаад унгаагаа иччихсэн заяа. Амар гайхуулаад 20 нас хүрлээгээ бичлэг хийж миний бууз манай гэр нөө жоохон жижигхэн болохоор орон зайн баримжаагүй жоохон хусаа ичлээ. За ямар ч байсан нэг ийм торт би авсан. Тэгтээ энэ кремний жоохон жихэдлэг байдал, шоколадны гашуун амт, талхны аргуу амт эднэр бүгд хослоод төгс торт бүтээж ин заяа. Үнэн солиот байгаа юм. За мэдээж энэ тортод 10-аас 10 нөхгүй би харамсах юм шиг байна. 10-аас 10. За тэгэхээр хайрт үзэгчид минь Тайсун миний баярын ширээ бодохоор ингээд бэлуу, хятад бууз, тэгээд өндөгний салаад засаж ерөнхийдөө шинэ оноо ухтах гэж байна. Тэгээ яг хуу гоё ашиглах юм бол он гарахт нь сэрүүн байнах. Тэгээ нэг муухай ашиглах юм бол тэгээ он гарахаас өмнө унтчих байх цаа. Хөөе шөнийн 12 цаг тэг минут миний төрс өдөр болчлоо. Яг тэг минутанд төрс өдрийн мэндчлэгээ илгээх ёстой найзууд яач вэ? Нар мандахын бар солдоо анх хоёрын инэрлээ Нимагийн Тамира Бацайхны Номинжон мөнх хоёрын мөнх Сара Болдоотрийн Мишелээ Шүрмэс Цомко та нар яагаад надад яг 12 цаг нэг минутанд төрс өдрийн мэнд илгээхгүй байгаа юм бэ? Ямар муухай та нар ёо би үнэхээр санчоо хадаад ичлаа та нараас. Ямар муухай та нар. За тэгэхээр миний төрсөн өдрөөр 1 сарын 1-нд хятад найзууд маань болохоор намайг Солонгосын Чежүү гэдэг хот руу уг нь аялаар авч явах онгоцны билетийн захиалсан байсан. Гэхдээ бид нэр Солонгост тэр өдөр амралтын өдөр гэдгийг ингээ мартчихсан зав үү. Тэрнээс болоод би тэд аялаа ингээ цуцлахаар болоод 1 сарын 1-ндээ би тэд ерөөсөө уулзалтаагүй гэр гэртээ амраад тэгээ 1 сарын 2-нд буюу өнөөдөр уулзаж би тэд юу хийснийг та бүхэндээ харуулъя. Өчтөр миний төрсөн өдөр байсан зав. Гэхдээ өчтөр Солонгост нөгөө нэг бүх нийтийн амралтын өдөр болохоор гэрээсээ ерөөсөө гараагүй. Өнөөдөр хоол идэх гээд явж байна. Тэгээ би сая хоцорцсон унтчиж хүүр. Тэгээс босоод бэлдээл амхандаа одоо гүүж байгаа нь энэ шүү. Би уг нь гүүгээд байгаа шүү. Суан тан фэй ню суан тан фэй ню гэдэг хоолноос хизээж битээ авч идээрэй. Амар муухай үнэртэй байна. Муухай үнэртэйгээс гадна амар муухай үнэртэй. Ямарсан төрс өдрөөр бол нэг ийм хүн болоод тэгэд нэг ийм хөрхөн бяцхан бэлэгтэй болоод тэгээд гэртээ ирсэн байна. Анх удаа гэр бүлээсээ амар хол Солонгоос нэг жижигхэн өрөөнд хөрх юм ингээд өрөвдөлтөө царайлаа төрсөн өдрөө тэмдэглэж надын хувьд бол маш өрөвдөлтөө мэдрэмж юм. Тэгэхгүй амьдралдаа мэдэрч үзээгүй нэг тийм сонирн мэдрэмж яг 19 жилийн турш өдөр болгон энэ талд маань ээж маань зогсоод найзууд маань намайг тойр зогсоод орчлон ороо дээр байж бол хамгийн амттай төрсөн өдрийн бэлууг надад үлээлгээл
Яг тэр мэдрэмжээ амар их өгүүлж ийн. Би энэ тоортоо унгаагаад ингээд бүр мангар олгоо ичлээ. Одоо энэ хар зүгээр яг нэг тийм зүссэн таалах шиг болчлоо. Уг нь 20 наснаас хүрээд байгаа шүү. За ингээд би энийг гоё ингээд барьж байгаад ярих хэрэгтэй болов. 20 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлтэйгээ уулзах хүсэл шивнээд фүү гэж сайхан үлээгээ ичлээ. 20 настай тайсан. Намайг хэдэн настай вэ гэж амар их асуудаг. Тийм ээ би 20 настай. 20 настай. Хожчихгүй 20 насыг хорч болохгүй. Зарим зүйлийг хийж чадамаас хайж чадахгүй. Хортой байгаа